Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 8 цаг 10 минутанд танд хүрдэг мэдлэг гэж минийгийн тал өрөөтэй та мэдхүү нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Та мэдхүү нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Арган болон цэцэг нар хамтран хүргэж байна. Найруулагч Чимбат ажиллаж байна. Өнөөдөр манай та мэдхүү нэвтрүүлэгтээ хамгийн гүн бохирдлогч арилга нь өрөөтэй Омо хамтран ажиллаж байна. За мөн чанартай будгийг Chogwan Paint-с Chogwan Paint хамтран ажиллаж байна. За манай нэвтрүүлэгт холбогдохдоо 77 38 83 77 77 88 гэсэн усны дугаарлыг эхлээ заалгана. За залгаад дуудаж явах юм бол та яах вэ гэхээр усаа спикер дээр нүсээ тавьж болохгүй. За цаатлын ингээд бүр амар чимээ орж ирээд идэг давхар сонсогддог. Хоёрдугаарт машиныхаа блютуутээр холбохгүй байх хэрэгтэй машинтайгаа. За тэгхгүйгээр зур уцаа аваад байна уу өглөөний мэд тэр байна гэж хэлээд тэгээ 3 асуултанд хариулснаар ялагч болох юм аа. За тэгэхээр өнөөдрийн манай эхний сонсогчийг бүгдээрээ хүлээж байна. 77 38 83 77 88 гэсэн дугаараар холбогдож орж ирнэ. За сүүлд миний асуусан асуулт энийг дээрээ тавьчих. 9967 байна уу? Өглөөний мэнд жижиггүй алсан. Өглөөний мэндээ жижиггүй алц. Жижиггүй алц амарцсан уу? Амарцаа. За жижиггүй алц зарааны зулцгийг юу гэдэг вэ гэсэн маань цаг явсан. Бөөди гэдэггүй ахав дараагийн асуулт Увс аймгийн төвийг юу гэдэг юм болоо? За явж байна. Улаангом. Баяр хүргэе. Ялалтын асуулт Их Британи улсын нийслэл юу вэ? Цаг явсан. За явж байна. Лондон. Баяр хүргэе. За баяр хүргэе. Эхний ялагч манай жижигхэн хүн алц тодорч байна. За. Өдөөсөө өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогч авцгай 8872 байна уу? Байна өглөөний мэнд мөнхөлт байна. Өглөөний мэндээ. За усаа спикер дээр нахгүй мөнх бол доо. За. За бүгдээр нэгэн киноны хэсгээ сонсно. Ямар кино вэ гэдгийг таах нь байна. Алдартай киног мэдээж хэрэг сонсох нь. Ганц мөчийн сүрэнгээ салхаа болчтой. Буруу замаар будаа тавьд буцтай шороо тэн гэдэг. Заяа буян тохирсон юмтай нийлүүлэхийг бодоо дээр юм биш үү? Сүрэнг заяагүй хүн гэж чамд ямар шулмас шиг бич. Сүрэн гатнаас хойш нямаагийн хөөр болсонгүй гэдэг. За сүрэн мөрөнтэй л юм байна. Цаг явсан. Заяагүй хүн гэж ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж залхуу хүнийг хэлдэг. Цаг явж байна. За хөө начид. 3 Юу юм бэлээ? Юу гэддэг лээ? 2 Амгоор. Шинэ холбогдсон байлаа. За дараагийн сонсогч бүгдээр авцгаая 8890 байна уу? Арай өглөөний мэнд. Өглөөний мэндээ. За бүгдээр нэгэн дуу киноны хэсгээ сонсож байгаа. Ямар кино вэ гэдгийг та сонсох уу? Сонсож тунгалаг тамир. Тунгалаг тамир. Баяр хүргэе. Итгэл баяны яриа байна. За их зөв ухаантай юм яриад байна да. Дараагийн асуулт Виктор Орбан гэж аль улсын ерөнхий сайд юм болоо? 3 хөлбөрөнд Словак, Унгар, Польш цаг явсан. Словак. За биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөрэй. За. За Виктор Орбан ч ер нь л нэлээд бас дүүлэн талгаа да 99.8 байна уу? Байна. Өдрийн өглөөний мэнд. За Виктор Орбан гэж аль улсын ерөнхий сайд юм болоо? Унгар, Польш гэсэн 2 хөлбөр үлдсэн байна. Цаг явсан. Унгарын болоо. Унгарын ерөнхий сайд бол Виктор Орбан байна. За дараагийн асуулт удаан гомин хэлбэрийн хувьд ямар онцлогтой гэсэн байна? 3 хөлбөр байна. Зузаан гомин байдаг юм байна. Удаан гэж эсвэл урт нарийн эсвэл сэсгэр гомныг удаан гэдэг юм байна. Цаг явсан. Зузаан гомин. Зузаан гомин бол удаан гомин гэж. За ялтын асуулт ийм асуултаа. Самар нь юуны агуулмж өндөртэй вэ? Түрүүчийн дугаар дээр ирсэн асуулт байна. Нүүрс ус, өөх, тос, уурга гурийн аль нэг нь самарт хамгийн ихээр агуулгаддаг юм байна. Цаг явсан. Уурга биш ээ наа. За өдөр сайхан өнгөрүүлээрэй. За ярьлаа. За самар бол нэг одоо бодисын агуулмж гэх юм уу илүү өндөр гэдэг юм байна. За тэр нь бол лав уурга биш юм байна. 99.75 байна уу? Байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За эндээ холбогдсон бай. Манд байна. Өглөөний мэнд мандах. Өглөөний мэнд мандах. За самар
Юуны агуулмж өндөр вэ гэсэн хоёр хувилбарлуулсан байна. Нүүрс ус, өөх тос. Аль нь вэ? Цагаас. Нүүрс ус. Нүүрс ус. Биш юм байна. За зөв хариулт бол өөх тос хамгийн өндөр юм байна. За самар бол тос юм биш үү гэж байна. За холбогдсон байлаа. За зүгээр. За самар бол мэдээж 67%. За жишээ нь хуш модны самар бол 67% нь бол тос гэж үзэж байгаа. За бусад самар ч гэсэн ер нь тосны агуулмж өндөртэй. Гэхдээ маш сайн чанарын тостой байдаг. Тэр нуурггүй, нүрс усгүй гэсэн үг биш. Зүгээр л ер нь ихэнхдээ л тос байдаг бах нэ. Дараагийн асуулт дараагийн сонсогч 9680 байна уу? Байна уу? Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За энд холбогдсон бай. Эрдэнэлэг. Эрдэнэ бэлэг өглөөний мэндэ. За эрдэнэлгээ урт нарийн Франц талхыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цагаас. Багет гэдэг үү? Багет гэдэг яг зөв. Багет. Дараагийн асуулт бас нэг киноны хэсгээс сонсно. Бүгд ямар кино вэ гэдгийг хэсгээс нь дагах байна. За бүгд хамтдаа сонсцгоё, ойлгомжтой те. За. Бодчихлоо. Тийм бай. Нэг мөртөө гараад ирлээ. Яа. За энэ ая яваал ойлгомжтой. Ай орол морьтой хүн явж байна. Сайн явсан. За бадарчгаа даруузарт бичиг авчиж өгч байна. Ард илч. Ямар гоё хариулт юм бэ? Ялалтын асуулт. Ийм асуулт орж ирсэн. Хятадд 6 сарын 7-оос 8-нд саяхан юм байна. Гавка болсон юм байна. Энэ үеэр Хятадын томоохон компаниуд, технологийн компаниуд хиймэл оюуны функцуудаа унтраасан ба Гавкатай холбоотой мэдээллүүдийг улсын нууц давсан байна. Гавкад 13 сая хүн оролцсон. Гавка гэж юу юм бэ? Цаг явсан. За дараагийн хүнд үлдээ. За хатсан баярлалаа. Сайхан хариулаарай. За ууг нь гайхалтай хариуллаа. За сүүлийн асуултан дээр за хамтран ажиллаж танилцуулаад тий манай нэвтрүүлэгтээ хамгийн гүн бохирдлогч арилгах нь өрөө тий Омо хамтран ажиллаж байна. За Английн Премьер Лигийн Арсенал клубын албаасны түнш болох Омо брэнд нь Омо таны Арсенал түргэх тасалбар нэртэй 36 ацтантай сулаад худалдаа явуулж байгаа. За тэгэхээр бид нар хэрэглэгчид тийм ээ Омо брендийн дурын бүтээгдэхүүнээс худалдаа авалт хийгээд Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх супер 3 ацтай нэг болох боломжтой. Энэ бол хүн болгонд нээлттэй, хэрэглэгчдэд нээлттэй. Тэгээ супер 3 ацтай Англи улсад Арсеналын тоглолтыг үзэх тасалбараа авнаа. Англи улсад ирж өгч онгоцны тийзээ авнаа. Зочид буудлын зардал зэргийн даана. Тэгэхээр та зүгээр л халаасны мөнгө гэж ярьдаг ч тийм халаасны мөнгөд явхад л болно гэсэн үг. Яа, дуртай бага дэмжих боломжтой байна. Нөхөртөө ийм бэлэг хожоод өгчөөл юу вэ? Сайн Омол аваад байж тээ. Дана нөхөр Арсеналыг дэмждэг юм уу? Үгүй, дэмждэггүй байсан ч гисэндээ. За тэгэлгүй байх уу. За гайхамшигт Арсенал багийн үзэхээс гадна 3 үеэр нийт 36 хэрэглэгчдийг тодруулсан супер бэлгээс гадна iPhone 16 гаргасан. За бүрэн автомат угаалгын машин, ухаалаг цаг, уурын эндүү. За Омо брендийн жилийн хэрэглээ зэрэг олон төрлийн онжироо багцсан суулаад худалдаанд оролцохдоо яг боломжтой. За тэгэхээр 4 сарын 14-нд эхэлсэн 6 сарын 30-нд дуусгаж байгаа юм билээ. Одоо нэг хэдхэн хоног үлдсэн байна. Монгол орон даяар үргэлжилж байгаа учраас хэдүүлээ бүгдээ оролцох боломжтой. Тэгээд тохирлын сар бүр боловсрол сувг телевизэн шууд эфирээр болон саруул гэр пэйжээр явуулах юм билээ. За мөн эхний тохирлол нь 5 дугаар сарын 11-нд явагдаж супер болон бусад шагналуудын хаацтан шалгаруулчихсан байгаа. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг саруул гэр хуудаснаас авах боломжтой. За MS Distribution цэг MN гэдэг хайвал албасны Facebook веб хаяг байгаа. За мөн саруул гэр гэдэг хайвал түрүү хэлсэн Facebook пэйж нь та бүхэн лайк дараад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Утасны дугаар нь 75 77 88 99 гэдэг дугаар нь 75 77 88 99. За манай нэвтрүүлэгтээ хамгийн гүн бохирдлогч арилгана өрөө те. Омо хамтран ажиллаа, баярлаа. Баярлаа. За та мэдхүн нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн сонсогч бүгдээ авцгаая 8828 байна уу? Байсан цаана өглөөний мөнх жаргал байна. Өглөөний мэндэ. За мөнх жаргал. Хятад сая 6 сарын 7-оос 8-нд Гавка болсон юм байна. Гавка гэж юу вэ? За юу вэ? Манайхаар бол одоо элсэлтийн ерөнхий шалгалт гэж аймагтай юм болдго юм билээ те. За дараагийн асуулт нэгэн дуу сонсно ямар хамтлаг вэ гэдгийг таах нь байна. Та шууд таачнаа. Таачгүй. За сонсгоё. Хамтаа сонсъё. Орчсон дэглэлтийг чиний царай. Одод бүдэгтэй
Надад юу вэ? Outlaw гэж. За Outlaw ялтын асуултан дээр туулж ирж байна мөнх жаргал. За тэгэхээр ийм байна. Өчигдөр шүн гарсан 18 жил нэг тохиох хамгийн нам мандсан 15-ны сар гарсан. Энэ 15-ны сарыг ямар жимстэй зүүрлсэн бэ гэсэн байна. Жимсээр нэрлсэн байна. Цаг явсан. Оо Джеймс наач сая. Нэртэй. Йоо яардсан. Жимсний нэртэй. За 18 жил дараагийн ийм Орж ирэхгүй зайлэг. 3 жимсний нэр хэлэндээ. 2 Тиймэрхүү юм байсан уу? 2 1 1 За өдөр сайхан өрүүлээрэй. Баярлалаа хатаа өмнө харсан юм да одоо орж ирнэ. Энэ нэг орж ирэхгүй тарих гацна гэж нэг амар юм байдаг аа. За манай энэ мөч болоод ер нь гацдаггүй шүү дээ. Янз шүү дээ. Яа, за байна уу? Өглөөний мэнд 80 Өглөөний мэнд. За. Аха, ийм асуулт байна. Өчигдөр шөнө 18 жилд нэг тохиох хамгийн нам мандсан 15-ны сар гарсан. Энийг нэг жимсний нэрээр нэрлсэн сар юм байна. Ямар жимс вэ? Цаг явсан. Гүзээлцгэн сарыг бүгдээрээ өчигдөр харсан уу гэд. За гарсан юм байна. Өнөөдөр бэлгийн толлолоор шиний хитэн бэ. Шиний хитэн бэ. Энэ асуулт таарчлаа, ингэж таарчлаа. Чи чинь хаяа азгуудад тэгэл ингэж таарчлаа. Шот хэл. 16. Ингээд таарчлаа. За, ялтын асуулт. Их Монгол улсын үеийн хаад ноёдын зарилгаар томилогдсон илч худалдаалч лам хуургыг гэрчлэх алт мөнгө тэмн төмөр эдлээр хийгдсэн 100 дугуй хэлбэртэй байцыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Сая Монгол улсаас анхудаа мөнгө болсон. Тэгсэн. За, гэргээ гэдэг. Гэргээ гэдгээ. Вау. Гэргээ яах вэ? Анха. За өнөөдөр овцтой юм шиг орой божигнуулаад хөөрэй дөө. За, баярлалаа орой овцтой. За. Өнөөдөр чи квизтэй өдөр юм байна. Нэр тийш дээ, тэ. За, энэ чинь асуулт нь бас хаяа ингэж бас таарах юм аа. Яг 15-ны сар өчигдөр гарсан гэснээр дараа нь өнөөдөр шиний хэднийг асууч 80 15 байна уу? Байна. Өглөөний минь. За, эндээ холбогдсон байна. За өчигдөр холбогдсоо Балжмаа гэж хүн байна. Балжмаа. Өглөөний мэндэ. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. Сайхан амарсан. За бүгдээр их олон янз янзын одоо мессенжер платформуд ашиглаж байгаа. Нэгэн ай сонсно. Тэгэд энэ ямар мессенжер платформын одоо юугаар залхахаар ингэж дуурдаг вэ гэдгийг таах нь байна. За хамтаа сонсцгоо. Yeah. За ийм хүүхдэн дуурахаар одоо юугаар дуудлага ирээд байна? Миний юугаар дуудлага ирээд байна гэж ярьж болох уу? Цаг явсан. За 3 хөлбөр байна. Viber, Telegram, Discord гэсэн байна. Telegram. Баярлалаа өдрөө сайхан өрүүлээрэй. Telegram биш юм байна. Ирдэгс байна уу? Өглөөний минь цагаатас наркан. Өглөөний минь нарка. За, нарка бүгдээр нэг рингтон сонсож байгаа. Ямар аппликейшны рингтон вэ гэдгийг тааж байгаа. WeChat гэх юм уу? WeChat. Биш ээ. Хөлбөр байхгүй хөлбөрөөр сонслоо. Хөлбөр сонсолтоо. За, 2 хөлбөр байна. Одоо Viber, Discord гэсэн 2 хөлбөр байгаа маань цагаас. Viber тэгвэл. Viber юм байна. За, тэгэлгүй ах. Viber дуудахаар ингэж төрөгднэ гэж нэрээ. За, тэгэлгүй ах. Дараагийн асуулт 90 оны сүүлээр ажилладаг байсан кино прокатууд кассета буцаахтаа ямар байхыг шаарддаг байсан бэ гэсэн бэ? Цагаас. Прокатнаас кино авдаг байсан. 90-ийн Улаанбаатарт өгч байгаа. Буцааж кассета өгөхдөө кассета яасан байх вэ гэдэг вэ? Нөгөө буцааж эргүүлсэн эхнээс нь дэрсэн байна. Гүйлсэн багстай. Эргүүлсэн багстай гэдэг тийм. Тэгэлгүй яах вэ? За, нэгэн дуу сонсно. За, дуучны нэрийг хэлэх юм байна. Наад чи шалварлаа. Шилхэлээ энэ яна. Үнэхээр гоё дуу. Тэнэгцгэн би өнөөдөр SBN телевизэн мэдээгээр чамайг үзсэн зурагт минь энэ бүгдээс залхсан мэд ивш
гэж байна. Надад хүүхдийн мааш. Зя цаг Яг яасан. ковидын үед бол өстой эн чинь үнэн дуу байсан юм байна гэдээсэн. Жинхэнэ үнэн дуу. Энэ одоо хүүхдийн дуу гэх юм ааш. Үгүй ээ. Цаг явж байгаа. Том юм уу? Том хүн. Мэдгүй. За албарсан Баярлалаа. баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Зя ийм алдартай дуудаг бүгдээрээ мэдж байгаа бол хариултыг бичиж байгаарай. Бид хоёр дэмжин ажиллагчаа танилцуулаа. Манай нэвтрүүлэгтээ Аялал Экспо 2025 дэмжин ажиллаж байна манай нэвтрүүлгийг. За та энэ зууны аялалдаа бэлдэж амжсан байгаа юу? Майхна нэг газраас Мишоко нөгөө газраас гээд хайж түгжирч яваа биш үсттэй. Аялалд хэрэгтэй бүх зүйлсийг нэг доороос худалдан авах боломжийг бүрдүүлсэн аяны хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн худалдаа 6 сарын 21-нд 22-ны өдрүүдэд Sky Resort-д зохион байгуулагдаж байгаа юм байна. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ салхин гарч өнгөрүүлэнгээ аяны бүх хэрэгслээ нэг доороос хуаан төлөх нөхцөлтэйгээр худалдан аваарай. Бид хөгжмийн фестиваль, хүүтэн пив, хүүхдийн тоглоом, амтд хоол, азийн суглаа, аяны хэрэгсэл гээд бүгдийг бэлдсэн та зүгээр л хүрээд ирээрэй. Оролцох сонирхолтой байгууллагууд байвал 98 тэгтэг 98 89 гэдэг дугаард холбогдорой. 98 тэгтэг 98 89. За манай нэвтрүүлгийг Аялал Экспо 2025 дэмжин ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Зя бүгдээрээ чинь нэгэн дуу сонсцсон. За энэ дуу бол тайвшрал гэдэг нэртэй дуу. Тэгэхээр дуучны нэрийг гэхдээ хэлнэ. 91.5 байна уу? Зя тасварлаа. Тэгсэн. За манайх одоо хариултыг одоо биччихэл байгаа байлгүй дээ. Арай. Бичиж байна. Бичиж байна. Бүр дууных нэрийг бичиж байна. За тайвшрал гэдэг энэ чинь үг нь юу гэж явууллаа үргэлжлээд надад нэг гоё камертон тэсгийн юу лээ. Мэдгүй. Хаалга ширцэн юу гэнэ? Аадар. Аадар ширцэн. Би мэддэггүй гэж түүх юм. Байна уу? Хүүхдийн өнцөг хамс. Үлэн юм дээ. За жоохон дууч шүү ихтэй байна. За бүгд нэг нь дуучны нэр хайж байгаа. За сонсох уу? Тэгээ. За бүгд сонсцгоо. Тэд тэнэгцэн би өнөөдөр SBN телевизэн мэдээгээр чамайг үзсэн зурагт минь энэ бүгдээс залхсан мэд ившэн. За гэж. За энэ дуу энэ хиний дуу гэсэн байна. Цаг явсан. Дууны нэг нь юу гэсэн? Дууны нэр нь тайвшруулсан байна. Түүнд маш оногийнх юм. Ононгийн. Баярлалаа. За дараагийн асуулт дахиад нэг дуу сонсох юм. Ямар хамтлаг вэ гэдгийг таах юм байна. За бүгд хамтдаа сонсцгоо. Энийг бол таачих واخа. За сонсъё. гэж зүүнний тэр нэгэн дулаанаараа замын унаадрагдах гэж залуучон би гараа өргөлөө түмэн гэрлэр чимсэн шүний. За ийм гоё дуу байна. Энэ ямар хамтлагийн дуу вэ? Цаг ус. Наач нэг огт хамтлаг. Тэгдэггүй яах вэ? Охтууд болж байгаа ч охтыг хамтлаг л да. Чиний яасан юу ч юу лээ. Нэг тэгэл болоод. Уруулын бодог ямаш хоёр энийг юу юм. За 3. Аль нэг нэрээр сатууллаа шүү. Ямаш. Холбосон баярлалаа өдрүүд сайхан Холбогдсон баярлалаа. За ямаш юм шиг байна. Холбогдсон 8518 байна уу? Өгдөн нэмэр гамбаа байна. Өглөөний мэндэ. За бүгдээр нэгэн хамтлагийн нэр хайж байгаа. Саяын ч уруулын бодог хэлсэн. Уруулын бодог бас таасан мөлий дээ. Уруулын бодог шүү. За уруулын бодог юм байна. Уруулын бодгийн зуны дурлал гэдэг гайхамшигтай дуу байна. Яг дээр хамтлаг өгөөлөө. Юу нэ? Яг дээр хамтлаг өгөөлөө. За тий 90-ад оны сүүл 2000-ад оны их үед байсан санаж байна. Малайз улсын нийслэл юу вэ гэсэн байна? Цаг явсан. Куала Лумпур хэвээрээ байлгүй дээ. Куала Лумпур хэвээрээ. Эргэлж. Эргэлцлээс бас эргэж өнгнөөс хамаарч ин дээ асуулт тийм. За ялтын асуулт киноны хэсгээс за өстө алдаж боломгүй л кино энэ да. Ямар кино? Ах уу сайн мэднэ. Мэдгүй. Цагтайж юу? Мэдгүй гэдэг ганц үгнээс цогтойж юу гэж хэлж байна. За баярлалаа. Яадаг ч тодорч байна. Өдрөө сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. Цогтойж кино нэ. За мэдгүй гэж байгаа нэг бүсгүй туунаас шууд тааж байна.
Дараагийн манайхаас цогтойж гислээ сурвалж. 89-15 байна уу? Оо. За өглөөний мэнд. Хинтээ холбогдсон бай? Цэрэн найд гэсэн үү? За өглөөний мэндээ сайхан амарсан уу? Ийм асуулт байна. Саяхан 5 сарын 28-нд Таиланд улс нэгэн улстай хөлийн мөргөлдөөн хийсэн юм байна. Ямар улстай хөлийн мөргөлдөөн хийсэн бэ? Цаг явсан. Таиланд уу? Тэ. За Таиландтай хөлийн мөргөлдөөн хийж байгаа чинь Таиландтай хэл зарладаг байх нь ойлгомжтой болоод байна. Лаос. Цаг болсон. Мэрүү. 3. Лаос биш юм байна. Лаос биш байна. Тусны баярлалаа өдрөө сайхан өнгөрөөсэй. Яа, яг нэг хөлж өгч чи аригунд алуулах чинь. Үгүй гэхдээ тэгж хэлээд байгаа. Би зөв. Бар сонсог байхаа. За ямар ч 5 сарын 28 нэлийн бас нэг дахиж нэг дайн дэгдэхээ дөхлөө гэхдээ тэгээгүй. За нэг улстай Таиланд улс бол хөлийн маргалдаан болсон. Одоо бас учраа олсон юм шиг үлээ. Зүг. За дараагийн сонсогч 99 байна уу? Өглөөний мэндэ. За 5 дугаар сарын 28 Таиланд улс ямар улстай хөлийн мөргөлдөөн хийсэн бэ? Жижигхэн мөргөлдөөн болсон. Камбож. Улстай. За Камбож улс Таиланд нэгэн цагт бас эзэлж ирсэн. За тэгээ хөлийн мөргөлдөөн болсон байна. Дараагийн асуулт Францаар хавирган сар гэсэн үгнээс гаралтай. Хавирган сар шиг хэлбэртэй Францын амтд боовыг юу гэж нэрлэдэг вэ гэсэн. Цаг явсан. Гоё хэлэн шүү. Амтд боо гэсэн үү тий. Хавирган сар шиг хэлбэртэй. За үг нь бол угаасаа хавирган сар гэсэн утгатай л үг юм байна. Ийм хавирган сар шиг хэлбэртэй. Цаг туссан 3. Маш их зарагддаг гадуур. 2. 1. Ай. Холбосон баярлаа. За. Хайр юм бэ? За Франц одоо бекери гэж ярьдаг. Франц бекери хамгийн их гүйлгээтэй байдаг хоол нь. Энэ өөрөөсөө бол их сүртэй хэлнэ. За энэ ямар одоо бов бэ гэдгийг хэлнэ. Хавирган сар гэсэн утгатай үг юм бэлээ. Дараагийн сонсогч 91-5 байна уу? Өглөөний мэндэ. Өглөөний мэнд. За сайхан амарсан төрөө байна. Сайхан амарсан. За Францаар хавирган сар гэсэн үгнээс гаралтай хавирган сар шиг хэлбэртэй бовыг юу гэдэг вэ? Цаг яс. Монголоор уу? Да монголоор ч хэлж байна. Тэ монголоор ч бас энэгээр хэлдэг байх. Сүүшиг юм уу? Юу гэнэ? Сүүшиг гэдэг үстэй. Сүүшиг. Биш. За өгсөн байна. Сүүшиг шал өрөөлөртэй. Хоолгоцсон байна. Өдрөө сайхан өнгөрөөлөө. Гавриш. Биш ээ. За хоолгоцсон байна. Гавриш сүүшиг дээр үе юм яриад байгаарэ. Сүүшиг. За одоо гавриш сүүшиг байдаг юм лээ. Ааха. За Францад чинь энийг сүртэл хийдэг юм бэлээ. За тэгэд бас ер нь бол миний ойлгож байгаа Франц хүмүүс энгийн ингээд идэх дадал нь бол одоо юу юм байгаа юм те кофетэй уудаг юм шиг. Тийм. Кофе шоп гэдэг. За 90-13 байна уу? Байна. Өглөөний мэндэ. За Батэрдэнх. Хэлсэн баха. За 3 дахь хүн шууд хариултаа авч болно. За шууд хариулт авъя. За Францаар би хүмүүсээр гоё хэл. Круассон. Өөр гоё. Круассон. За круассон гэдэг за энэ боовыг Францын алдартай боовтай. Дараагийн асуулт, эхний асуулт юм байна таны хувьд. Дархан сум гэж улаан Монгол улсад 2 байдаг юм байна. За нэг нь Дархан уул аймагт байдаг. Нөгөөх нь аль аймагт байдаг вэ гэсэн байна. Цаг яс. Аймгийн Дархан сум. Баяр үргээ. Чанны мэндэлсэн газар бах. За, өчигдөр Бурхан багшийн их дүүцсэн өдөр болсон. Их дүүцсэн өдрөөр Бурхан багш хэдэн үнний тухай өгүүлдэг вэ? Тоо хэлэх юм байна. Цаг явсан. 4 үнэн. 4 үнэн. 4 үнэн амин мөрөд бас зовлон үнэн, зовж байгаа шалтгаан үнэн гэсэн. Шалтгаанаас гарах хүн заммөр үнэн. Тийм. Заммөрийг олох нь үнэн. За ялтай асуулт Батэрдэнх. Австрийн нийслэл юу вэ? Цаг явсан. Вен. За ялчаад бодож байна. Хойр сайн байгаа да. Баяр үргээ өдрөө сайхан Баяр үргээ. За баярлалаа. За гоё хэлж байна. За ер нь бол их дүүцсэн өдрийг бол бас тэр болгон би мэдгүй байсан. Тэгээд сүүлд бол мэдчих авсан. 4 үнний тухай өгүүлдэг юм лээ. 8861 байна уу? Өглөөний мэнд мөхө цахан байна. Өглөөний мэндэ мөхөх. За мөхөд тах дээр ийм асуулт, ихний асуулт авлаа. Оросын холбооны улсын хөгжүүлсэн ковидын эсрэг вакцин ямар нэртэй вэ? Цаг явсан. За энэ чинь AstraZeneca, Moderna гэдэр гэл Pfizer гэдээсэн. Оросынх нь ямар нэртэй байлаа?
хөлбөр нь байхгүй ч дээ. Байхгүй. Би сая зүгээр босоод хэлбэрүүдээр хэлжлээ. Баах юм гэж одоо модерна энэ. За Орос нь ямар нэртэй лээ? 3. 2. Ойрхол байна даа. 2. Хугацаанд намжихгүй байна. Толгой яг. Халагдсан байлаа. Холбогдсон баярлаа. За угаасаа санаж байгаах сонсож байгаарай. За манайха угаасаа бүгд санаж байгаах бичиж байгаарай. Хамтран ажиллаж танилцуулдаг. Чанартай будгийг Choguan Paint-с Санми Chemical компани бүгд найрамд Солонгос улсын Choguan Paint гэдэг ийм үйлдвэрийн аль биесны борлуулагчаар 2018 оноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байна. За тэгээд Улаанбаатар хотод 4 салбартай, Эрдэнэт Дарханд бас салбартай. Тэгвэл энэ Choguan Paint гэдэг энэ брэнд нь яг яат юм бэ гэхээр гадна дотор юм үүс, шалны эрзэнэн будаг гэдэг ингээд маш олон бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Энэ бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ ISO 9001, ISO 14001, Ecolabel, KS стандарт гэсэн энэ олон улсын стандартад нийцсэн маш өндөр чанартай премиум бүтээгдэхүүн болохыг бүтээгдэхүүнийг импортлдаг. За өнөөдөр Choguan Paint-ийн хамгийн гол онцлог бүтээгдэхүүнийг танилцуулъя. Энэ бол шалны эрзэнэн будаг. За танаа одоо байр одоо хэрэг жишээ нь одоо граша хэрэг будаж амжааг байгуул будчвал цэвэрлэхэд амархан цэвэр цэмцгээр тоос босгүй олон талын давуу талтай. За энэ эрзэнэн будаг бол одоо ийм эрзэнэн будагтай үйлдвэр болгоод грашуудаар явж утсан бол яаж ингэж хийдэг юм болоо гэж бодож байгаа. Choguan Paint-ээр бас ингэж хийж болох нэ. За барилгын төсөл дээр ажиллаж байгаа тавилгын компани эсвэл шалны будагны ажил хийдэг хүмүүс за энэс гадна гэртээ засвар хийж байгаа хувь хүмүүст бол хамгийн хэрэгтэй. Яагаад гэх юм бол энэ хүний бие болон байгаль орчинд маш өндөр ээлтэй ийм чанартай бүтээгдэхүүн. Тэгээд дээрээс нэмээд зах зээлийн боломжит үнээр чанартай нийлүүлж байгаа гэдгээрээ давуу талтай. За ер нь бол ингэдэг гэж зах зээл дээр ижил үнэтэй бүтээгдэхүүнүүд байна. Зөндөө олон төрлөөр байна. 70 м2, 80 м2-аас хүрнэ гэд. За тэгсэн мөртлөнгөөсөө яг энэ хэмжээндээ хүрдэггүй ингэнэ. Тэгвэл Choguan Paint-ийн будаг бол яг метр квадраттай хүрдэг учраас санхүү болон цаг хугацаанд хэмнэлттэй энд нь бол итгэж болно гэдээ өөртөө баталгаа өгч байгаа юм. За тэгэхээр ер нь бол ингээл яг 70 м2 таарна гэж авсан байсан чи дуусчих юм бол тэгэл дахиад барилгын материал явна тэгээд ингээл асуудлууд гарч ирнэ шүү дээ. Дахиад шинээр худалдаж аавна, нэмж аавна гэл тээ. Тэгвэл яг Choguan ч таны цаг болоод цаг хугацаа болоод санхүүд маш хэмнэлттэй юм шүү. За тэгэхээр утасны дугаар нь 77.1 17 47 юм байна. 77.1 17 47. За тодруулж асуух асуулт байвал за ер нь хамтран ажилламаар байвал энэ утаслыг залхаарай. Манай нэвтрүүлэгтээ чанартай будгийг Choguan Paint-с өрөөд Choguan Paint хамтран ажиллаа баярлаа. За баярлаа. Дараагийн сонсогч авцгаая 8875 байна уу? Байна. Өглөөний минь. Өглөөний минь төпөө байна. Сайхан амарцгаас нөө. Сайхан амарсан. За. Түбэ ийм асуултан дээр таарсан. Оросын холбооны улсын хөгжүүлсэн ковид эсрэг вакцин ямар нэртэй вэ гэсэн байна. Цаг юусэн. Наач нөгөө Спутник хөлөө. Спутник. Зарим нь Спутник гэж хэлсэн байна. Спутник. За, Спутник V гэдэг нэртэй юм байна лээ. Дараагийн асуулт. Дугаар нууц залгахын тулд дугаарын өмнө чагт хэд гэж залгадаг вэ? Цаг яасан. Би юус нууц гэж байгаа үг шүү дээ. Одоо яана. Нууц чахгүй яава. Хэд гэж хийгээ? Залгадаг бай. Нууцлах шаардлага байдаг нь мэдхгүй байна. Заавуучлаарай. Одоо мэдчих бас. За сонсож байгаарай. За. Чи хүмүүст юу л зааж өгөөд байна да. 88-4. Ой тасарчлаа. Бас дугаараа нууц залгадаггүй хүн юм болов. Билгүү масаа мэдж байгаа. Дугаараа нууц. Чи нөгөөс тэрийг ашигладаг ч юм шиг автомат юм нөгөө байнгын дугаар нууцтай тохиргоод юм болов. За. Аль оператороос адилхан дугаараар залгадаг юм бэлээ. 8092 байна уу? Байна, муу байна. Өглөөний мэндэ. За. Ийм асуултан дээр таарлаа. Дугаар нууц залгахын тулд дугаараа юм чагт хэд гэж залгадаг вэ? Цаг явсан. 31 үлээ. 31. Баярлалаа. Чагт 31 чагт гэж залхуул Mobicom Intel аль альнаас нь дугаараа нууц залгах юм бэлээ. Дараагийн асуулт Лигдэн хаан аль аймгийн хүн байсан юм бэ? Цаг явсан. Аймгийн хэлнэ. Хоёрдугаар ахгүй юу? Баггүй. За Монголын их Монголын сүүлийн эзэн хаан гэж нэрлэдэг Лигдэн хаан аль аймгийн хүлээ? За одоогор л мэдээж өвөр Монголын хэсэгт байгаа гэж төгүүлээ. Урнаа гэд нэг лаг дэлхийд алдартай дуучин байдаг да. Шилийн юу вэ? Шилийн аймаг л юм аа. Холбосон баярлаа. Баярлалаа амцсангүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За дараагийн сонсогч 95 тэгс байна уу? Байна уу? За өглөөний мэнд. Өглөө мэндэ. За энэтэй холбогдсон бэ?
Болдоо байна. За өглөөний минь болдоо. За ийм асуултан дээр явж байгаа. Лигдэн хаан аль аймгийн хүн байсан бэ гэсэн байна. Цаг ёс. Лигдэн хаан аль аймгийн хүн вэ? Аа. За Монголын нэг аймгийг нэрлэх нь тийм. Гэхдээ энэ Ар Монголын юм болоо өөр Монголын болоо. өөр Монголдо багтдаг гэсэн юм. Одоогор л 3 Өөр Монголдо багтдаг аа. Аа. 3. Яа нэ шилэг голмол энэ уур тавь юм уу? За биш юм байна. Баярлалаа, өдрөө сайн өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. За 9988. Оо, тасарчлаа. Би бүрэн дээр дарчуу. За ямар ч гэсэн өөр ингэ тасарчлаа. За Лигдэн хаан. Энэ асуултан дээр 3 дахь хүн авах нь байна. За Лигдэн хааныг бол тэр аймгийн тэдэн юуны төмдийн ноёд гэл олон ярьдаг. За аль аймгийнх нь бүгд хэлнэ. 8820 байна уу? Оо бай. Өглөөний минь. Өглөөний минь дээ. Дамар гэсэн үү? Дамар. За. Лигдэн хаан гэлөө. Аха. Нэр нь дамар мөн үү? Дам. Дам. Дам юм байна. За. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Лигдэн хаан. Дараг цар. За асуулт авъя. За асуулт нь хариулт нь бол мэдээ цахар юм байна. Цахар түмний ноён Лигдэн хаан. За дараагийн асуулт хөгжилтэй асуулт байна. Загсчин хүн ямар байвал саядан болох вэ гэсэн байна. Цаг ёс. Энэ асуултан дээр ямар хүн таарах вэ гэж. Загсчин ямар байвал саядан болох боломжтой вэ? Оо. 3 2 1 За өнгөрсөн 5 дахь өдөр надаас энэ гачийн асуулт асуугаад унгаас шүү. Бахан ангасан гэл. Харин тий. За тэгэхээр асуулт энэ бол гэхдээ хошин асуулт загсчин ямар байвал саядан болох боломжтой вэ гэсэн. Тэгээ миний нэг логик бол зүв байсан. Даанч чааш нь хөгжүүлээг болохоос шүү. За тэгэхээр 77 38 83 лөө залгаарай. Зарим хүмүүс дүүли биш байл гэж байна. Тэгэхээр байна уу? Өглөөний минь дээ. За энд холбогдсон бай. Нара. За ийм асуултан дээр хөгжилтэй асуултан дээр явж байгаа. Загсчин хүн ямар байвал саядан болох боломжтой вэ? Цаг явсан. Нойтон байвал гэдэг юм уу? Ямар? Нойтон. Бас их сонирхолтой байдаг. Гэхдээ энэ тохиолдол биш юм байна. Хөгжилтэй энэтэй. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээ. Баярлалаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. Загсчин ямар байвал алтан загас шүүрдвэл гэж байна. Хэрэгсэл зардаг бол гэж байна. Заасх гой. Хөгшин бол өвгөн бол яагаад гол нь хөгшин бол одоо саядан болох юм болоо те. Насаараа барьсан байж болно шүү. 99 тийм ээ те. 99.8 байна уу? Өглөөний минь татгай. Өглөөний минь дээ. За отгоо 3 дахь хүн ийм асуултан дээр явж байгаа. Загсчин хүн ямар байвал саядан болох вэ? Боломжтой бай. Цаг явсан. Хариултаа ёо. Хариулт нь загсчин хүн тэр бомтон байвал ядуу саядан болох юм байна гэсэн. Анхнаасаа тэр бомтон байсан бол саядан болох юм байна. Баги загс барихаа болов гэж яг надтай адилхан хариулсан байна. Загсчул чинь хизүүл одоо хобби юм шиг байна. За бүгдээр нэг нь дуу сонсно. Хамтлагийн нэрийг таах нь байна. За. Яа ийм дуу байна. Цаг явсан. No name үчиг. No name үчээ. No name баяр үргээ. За тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт ингэсэн байна. Оросын стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг сөнөөсөн Украины тусгай ажиллагааг юу гэж нэрлсэн байдаг вэ гэсэн байна. За нэр өгсөн байдаг юм байна. Саяхан болсон. За 3 хувилбар байна. Ялаан шуургах гэсэн байна. Аалцны тор, үзэгсэлэнт ирвэхэ. Цаг явсан. Аалцны торын болсон юм. Вау! Баяр үргээ мэргэн байна. Аалцны тор гэсэн нэр өгсөн юм байна. За нэгэн киноны хэсгээс ялтын асуулт сонсох нь. За киноны нэрийг мэдээж хэрэг таах нь ойлгомжтой тий. Аха. Зэ бүгдээрээ сонсч ирсэн кинонуудаас нэг сонсон доо. Гадуурайч хэрэг хөлөө гихцээ гахаанаас нь хаяун гэж чийч бас юу ч юм дээ. Гиж байна. За ингэ харсан чинь нэгэн алдартай дүр цаашаа хараад хүнд ачаа өөрөд өргөж явдаг байна. Сайн ярьсан. Хар цагаан. За яа. Тамирын гол юм уу? Юу ч юм. Тамирын гол гинэ.
Юуны гол таны гол. Хар цагаан гээд чипигүүд авч байгаа хар цагаан. Яг ч хар цагаан бас биш ээ жоохон өнгөтэй энэ. Үгүй киноны хувьд бол тийм. Гэтэ хар цагаан гэдэг нэг юмар шипи авах юм бол амар кино. Гурав. Амар ламбаа мэлсэн шиг байна. Бүгдэн баярлаа. Нэг хар цагаан нэг бодох юм бол шууд ороод ирэндээ. За энэ хүрээд манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай та мэдхүү өнөөдөр дөрвөн ялагчтай. Анхаа жижигхэн хүн алц Гамба Батэрдэн гэсэн дөрвөн ялагч та бүхэндээ баяр хүргэе. За өнөөдөр цэц мэрэгэн байж гайхамшигтай мэдлэгээ гайхууллаа. За манай өнөөдрийн та мэдхүү нэвтрүүлэгтээ хамгийн гүн бохирдлыг чарлах нөрөөтэй Омо хамтран ажиллаа. За мөн чанартай будгийг Чогвон Бэндээс Чогвон Бэнд хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр өргөжлөх болно. Баярлалаа цэгээ. Баярлалаа Рүна.